За манай сүүжүүлийн амралт энэ жил ер нь урд өмнөр нь гарч байгаагүй их хөгжүүд гарсан байна. Энэ жилийн 200 гарантай хөгжүүд бусад бүх хэмжээний хөгжүүдтэй нийлэн 200 гарантай хөгжүүд л ихтэй сургуульд гарсан байна. Дандаа залуучууд болдгоо залуу хөгжүүд ихтэй гарсан байна. Энэ жилийн үед тэгээд хөгжүүдийн бэлтгэл сургуульч нэг баян заал танхимын барилдаанд барилдаж байгаа хөгжүүд болохоор бэлтгэлийн үед сайн багш байна. Бороо хурж явах багтаа хэлж байгаа гандуухан байна дээ. Ховдын бүхний галч одоо бол нэг 100-аад бүх хөгжүүд бараг бэлтгэл сургууль хийдэ. Тэгээ энэ жилийн үед нөгөө Бямбдорд замаа нөгөө Эрдэнэтэй ханга ардын дасгалжуулагч болоод тэндээ бас хөгжүүд аваа гарцсан. Мягмар сүрэн зааны үед нөгөө хилжээ спортоор дарга болоод бас хөгжүүдээ хариуцаад тийшээгээ бас нэг хэсэг хөгжүүдээ ховдын бас хэсэг хөгжүүд аваа гарсан. Тэгээ энд одоо нийтдээ ховд хэмжээний нэг 40-од хөгжүүд л байна да. Бэлтгэл сургуульд гэж. Улсын наадамд барилдах хөгжүүд нь манай одоо яг энд байгаа гадаас нэг 10 гаруй хөгжүүд л байна да. Тий. Бусдад нь 30-од хөгжүүд бүгд л аймаг сум руугаа. Одоо ингээд 7 сарын 2-3 гээд бүгд явцгаан да. За энэ жилийн наадам жил болгоны л наадам сайхан болдог шүү дээ. Тэгээл тэрээс сараа тэгээл сайхан болох байна. Тий. Залуу хөгжүүд ороос гарч ирж байна. Золтоо цолог өөх ялгаагүй гэдэг. Энэ сайн бэлтгэлтэй азоттой л төлөвлөх тий. Жилийн наадам тэгээд сайхан болдгороо гооч тэгээд олон сайхан залуучууд цол авч цолтоо хөгжүүд нь цолоо нэмж сайхан наадам болох хэрэгтэй. Тэгэхэд болох байхаа л гэж бодож байна.